Baz Construction гэх компани хүүхдийн тоглоомын талбайг нурааж барилгын ажлаа эхлүүлсэнийг та харж байна. Үүнийг эсэргүүцсэн 200 дугаар байрны 80 гаруй оршин суугч гарын үсэг цуглуулж хороо дүүргийн удирдлагуудаа хандсан боловч тусаалаагүй гэлээ. Тэд хүүхдийн цэцэрлэг барих гэж байгааг нь эсэргүүцсэнгүй, харин цэцэрлэг барих нэрээр хэн нэгэн хүний бизнес явагдаж байх магадaltaй гэж оршин суугчид нь үзэж байгаа юм а. Ингэж хардлагын учир нь энэ хавьд шинээр баригдаж байгаа барилга болгон цэцэрлэг гэдэг нэрээр баригдаж эхэлдэг. Гэвч удалгүй төсөв хүрэлцэхгүй байна гэдэг шалтгаанаар өөр хүнд шилждэг гэж байна. Ингээд 2008 оноос хойш цэцэрлэг нэрээр баригдаж эхэлсэн 3 барилга бар буудал хувийн орон сууцуулж хувирсан тухай иргэд ярьлаа. Оршин суугчдын эсэргүүцэлтэд тулгарсан Baz Construction-ийн хамгаалтын хашаа босгосон байна. Гэвч оршин суугчид нийлж байгаад түүнийг нь 3 удаа буулгасан гэж байна. Сүүлдээ хороо дүүргийн цагдаа нар ирж энэ газрыг нь хамгаалах болсон гэлээ. Нийслэлээс орон сууцны хууль дундын өмчтэй хуулийн дээр чинь заагаад өгсөн тийм ээ. Орон сууцны орчны газрыг тийм ээ одоо хувь аж ахуйн нэгд иргэнд хувьчилж одоо эзэмшил зөвшөөрөх хоригдно гэд заасан байтал энэ дээр зөвшөөрөл өгсөн иймэрхүү байдал үүссэн байдаг. Хамгийн гол нь төр засаг маань цагдаа нартайгаа тийм ээ. Тэгээд хамгаалагч энэ хүчний байгууллагатай ирж оршин суугч биднийгээ дарамтлаад бидний ингэж ах юм хуулинд чинь нийцж ийн үгүй гэдгээл айгу хөндөж тавьмаар байна. Баянзүрх дүүргийн 4-р хороо 16 мянган хүнтэй. Гэхдээ нэг ч цэцэрлэг байдаггүй юм байна. Энэ хорооны нутагт 90-ад оноос өмнө баригдсан цэцэрлэгийн зориулалттай 2 ч барилга байдаг. Гэвч энэ нь хувьдгарч одоо нарийн бовны цех үсчин гэх мэт байгууллагуудад түрээсэлдэг болсон гэж байна. Шинээр цэцэрлэг барина гэж нийтийн эзэмшлийн талбайд халдаж байхаар цэцэрлэгийн зориулалттай хуучин барилгуудаа эргүүлэн аваад зориултаар нь ашиглаж болох л ёстой гэж иргэд ярьж байна. Манай энэ хорооны оршин нутаг дээр болохоор 2 ийм цэцэрлэгийн зориултын цэцэрлэгийн байр байдгаа. Энэ болохоор социализм үед ажиллаж байсан цэцэрлэгүүд Оросын талаас манай Монгол чилжээд хувийн байгууллагууд худалдаж авсан байгаа. Тэр энэ 2 цэцэрлэгийн байрыг зориултаар нь нэгдүгээрт ашиглаж болохгүй байна уу? Хоёрдугаарт өгөөл төр энийг худалдаж болсон юм худалдаж аваад цэцэрлэгийг энэ 2 сайхан байр нь цэцэрлэгийн зориултаар нь ашиглах тийм боломжийг ирж хайгаач. Тэрнээс биш оршин суугчдын эрх ашгийг зөрчөөд бүдүүлгээр шин зүйл бүтээн байгуулахын тулд хуучнаа эвдэж нураадаг Монгол харин шин энд харагдаж байна. Иргэдийг бухимдуулсан энэ асуудлыг тодруулахаар хорон дарахтаа уулзах гэсэн боловч олдсонгүй. Бид энэ мэдээллийг иргэн сурвалжилж Баянзүрх дүүрэг барилга захиалагч салбарын яамныхын байр суурийг хүргэх болно. Шууд Алтанхуйг Баатархуунаар мэдээллээ.